Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. UB Comedy Club-ийн comedian Содхуу байна, Үүх Тос байна, Unique Boy байна. За тэгээд би өнөөдөр Mad Magazine дээр хурц ирээд өөрийнхөө амьдралын хамгийн шилдэг 10 дууг та бүхэндээ хамтаа хуваалцах гэж байна. Анхаарлаа түр хандуулна уу. За эхний дуу нь Pink Floyd хамтлагийн In the Flash гэж дуу байгаа. За манай аав нэлийн тийм рок хүн байдаг л да. Тэгээд жоохон бахаас ахуулаад энэ рок хөгжмөр ер нь бол би хүмүүцсэн. Тэгээд аав жоохон бахад янз бүрийн юм DVD-нүүд авчирч хурж ирээд үздэг. Тэгээд нэг өдөр Pink Floyd хамтлагийн The Wall гээд киног аавтайгаа хамт үзчихсэн. Тэгээд тэр киноны эхлэхдээ яг ингээд нэг юм харанхуй өрөөнд зурагт гол дүрэн жүжигчин зурагт үзээ сууж хахад нь цаатлынх нь хаалхан зохигдоод энэ дуу яг ихшгэж эхэлдэг. Тэгээд down 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 bound on down. За яг энэ хэсэг нь миний яг тэр цахилгаан гитар яг ингээд миний биеэр гүйж байгаа юм шиг тийм гүйдлийг жоохон бахтай мэдэрсэн. Тэгээд ер нь бол рок хөгжим дуурлаж эхэлсэн. Тэгээд энэ гахалтай хөгжилтэй намайг холбосон учраас энэ дуу бол зайлшгүй номер 1-т байх баха. Pink Floyd In the Flash. За дараагийн дуу гэх юм бол жоохон бахта би хөгжмийн нэвтрүүлгүүдийг маш их үздэг байсан. Бас нэг бичлэгээ заасан үзсэн. Жинхэнэ миний ах гэд бичлэг үзсэн баг. Яг тэрэн шиг би хийтгээд хөгжмийн нэвтрүүлгээр Snap гэдэг хамтлагийн Jintang гэдэг дууг сонсоод бас тэр үед вау бас нэг гоё гайхалтай мэдрэмжийг мэдэрч ийсэн. Тэгээд бас нэг гоё юм юм бол энэ Snap хамтлагийн Aruka гэдэг ах бас тэгээ бүдүүн хүн яаж гоё бүжгэлж болохыг надад харуулсан. Тэрнээс хойш би бас их итгэл урам зориг авч ийсэн. Тэгээд Snap хамтлагийн Jintang гэдэг дуу хоёрдугаар байна. За гурав дахь дуу гэх юм бол Харан хамтлагийн дөрвөн үлрэл байгаа. Бас түрүү хэлсэн цахилгаан гитар бас миний сэтгэлийг эзэмсэн. Тэгээд бас Монгол хамтлагуудаас их юм бол энэ Харан хамтлагийн бас цахилгаан гитар жоохон бах сонсоод би бол үнэхээр биширж ийсэн. Вау, монголчууд юм уу ааваа гээ дандаа гадаад дооноо сонсдог ч тийм. Тэгээд би бас Харан хамтлагийн Пүрэв даш гэж бөмбөрчнийх нь бас шавн байгаа. Бас цааш та гоё түүх ярьж хуваалцъя. Тэгээд 3 дугаар байна. Харан хамтлагийн дөрвөн үлрэл дуу байна. System of Down-ы Chop Suey гэж дуу байгаа. Тэгээд түрүү хэлсэн. Түрүү хэлсэн би өмнө бөмбөр тоглодог байсан. Харан хамтлагийн Пүрэв даш гэж хүний бас шавуудынх нь нэг байгаа. Тэгээд System of Down-ы Chop Suey гэж энэ дуу намайг яг бөмбөр сонирхож тоглоход бас хүргэсэн дуу л да. Тийм учраас яалтчгүй энэ жагсаалтанд байрлах ёстой бах. Энэ дууны бөмбөр нь бас үнэхээр гайхалтай. Тэгээд сонсцгоо. Wake up! We're just putting in the makeup. I just want to say that in the wake up. What you need to keep it on the table. We ain't green on the table. You wanted to. You wanted to. You wanted to. I don't think you trust in my. За дараагийн дуу бол Maserati хамтлагийн Monolith гэж дуу байгаа. Яагаад энэ дууг сонгосон бэ гэхээр ой яг болгоч. Яагаад энэ дууг сонгосон бэ гэхээр би бас яг энэ гоё дараалалаар явж байгаа. Энд ингээ бөмбөр сурсан байгаа. Тэгээд дараа нь хамтлагтай болсон. Шугам гээд бас post rock, psychedelic rock чиглэлээр тоглодог. Шугам гээд хамтлагтай байсан. Тэгээд манай хамтлагийн бас хамгийн анх бид нар гар нийлж coverлж тоглож исэн дуу байгаа. Энэ дуугаа бас Coconut Beat наадам тоглож исэн. Бас бичлэг нь хугдвал хуучны содог олж хараарай. Тэгээд Maserati хамтлагийн Monolith гэж дуугаа. За дараагийн дуу бол Joe Brown-ы I See You in My Dreams гэж дуу байгаа. За энэ дууны түүх бол бас их гоё. Түрүү хэлсэн манай аав ингээд жоохон бахад янз бүрийн бас DVD-нүүд авчирч үздэг байсан. Тэгээд нэг өдөр
Beatles хамтлагийн George Harrison гэж хүн нас орсон. Тэгээд тэр хүний дурсгалын одоо memorial концертных нь бичлэгийг аав авчирж иж бид хамт үзчихсэн. Тэгээд дэлхийн бүх рок одууд нэг тайзан дээр цуглаад тэр алдартай хүнийг эцсийн замд нь үзсэн тэр гайхалтай бичлэгийг үзсэн л дээ. Тэгээд тэр тоглолтын хамгийн төгсгөлд нь Joe Brown гэж энэ хүн укулелетэйгээ гарч ирээд үг нь айгүй уярмаар те өнөөшн тэр бүх зүйлүүд өнөөшн миний замыг гэрэлтүүлж би чамтай зүүдэндээ уулзах болно найз минь гэж одоо хэлсэн. Тэр нь баг уйлмаар тийм. Тэгээ яг тоглож явах үед нь ингээд тэр зааланд тэнгэр дээрээс ингээд мянган сарнаан дэлбэнүүд ингээд бударж унж ирдэг. Бас та бүхэн YouTube-ээр бичлэгийг үзээрэй. Тэгээд миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Тэр укулеле гэдэг хөгжмийг би анх удаа харсан л та энэ дөрвөн уцтай жижигхэн хөгжим ямар гоё дуурж ийн гэд. Тэгээд бас тэр хөгжмийг сурах шалтгаан бол яалтчгүй энэ дунд маш их хайртай. Though the days are long, twilight sings a song of the happiness that used to be. За дараагийн дуу бол бас миний шүтдэг хамтлаг байгаа. Slipknot хамтлагийн Psychosocial гэж дуу байгаа. Тэгээд Slipknot хамтлагт бол маш их дуртай. Зарим хүмүүс тийм жоохон ташаа байдаг буруу мэдээлэлтэй явдаг. Тэ метал хөгжим тийм данд айгу муухагаар боддог. Гэхдээ би метал хөгжмнөөс бол тэр хизээч думдрашгүй ирч хүчийг мэдэрдэг. Ялангуяа энэ дуунаас маш их ирч хүчийг мэдэрдэг. Тэгээс ард нь пентаграм зурцсан байгаа. Манай төмөр толгойтнууд дэмжих бах. За дараагийн дуу энэ дууга бас энэ жигсаалтанд заавал оруулах ёстой бах. Энэ маань Bob Marley-гийн хүү, Damian Marley-гийн Welcome to Jamrock гэж дуу байгаа. Тэгээд бас зарим мэд хүмүүс мэднэ бах. Би Voice of Mongolia show-нд яг энэ дууг дуулаад хинч над руу эргэж хараагүй. It's waiting twice to shot you. Don't make them spot you unless they carry guns a lot to. За ингээ яваад байвал яваад байна. Энэ хүргээ дуусгая. Миний бас хар дурсамжуудын нэг байгаа. За дараагийн дуу нь бол энэ дууг жагсаалтанд хийхгүй бол бас үнэхээр болох байх. За энэ дуу бол Logic Crew Rapper Fla болон Wandibo хоёрын Манай Тоны гэдэг дуу байгаа. Тэгээд энэ дууныг бас клипний гол дүрд нь би тоглодог. Тийм болооч тэр бас өөрийнхөө дүрийг хийхгүй болохгүй байх. Гэхдээ энэ дуу надад маш их таалагддаг. Тэгээд нэг сонирхолтой баримт хэлэхэд яагаад Манай Тоны гэдэг байгаа гэхээр угаасаа тэр зураг авалт хийсэн байж нь манайх. Тэгээд би бас энэ дүрдээ айгүй хайртай. Айгүй гоё. Тэ бүгд л намайг айгүй гоё байлаа гэж хэлсэн. Доор нь комент унших юм ороод унших юм бол намайг тэр комментэн дээр бүх хүн хайрлсан байдаг. Бас баярлалаа та нартай хайртай шүү. Манай Тоны өнөр Манай Тоны Манай Тоны өнөр Манай Тоны Манай шөрө Тана Тоны. За хамгийн сүүлийн дуу Pink Floyd ирэхлээр Pink Floyd-оор дуусах хэрэгтэй баг. Энэ бол миний хувьд маш нэр хүнд хэрэг. Тэгээд Pink Floyd хамтлагийн Echoes гэж дуу байгаа. Flutter наачлаа яа. Уучлаарай жохоо. Тэгээд Pink Floyd хамтлагийн Echoes гэж дуу байгаа. За энэ дуу бол 27 минутын нэлээд урт дуу байгаа. Тэгээд одоо нэлээд psychedelic rock сонсдог хүмүүст бол энэ маш таад. Зөвхөн rock ч гэл ер нь жоохон тийм psychedelic юм сонирхдаг хүмүүс байвал энэ дуу аюу таалагдах бах. Энэ бүр амар тийм агуулмжтай би сонсох болгондоо баг өөр янз бүрийн зүйлсийг мэдэрдэг. Тэгээд эхнээсээ ахуулаад ингээд дундаа бүр юм жоохон муухаардаг хэсэгтэй тэг сүүл рүүгээ амар гоё болоод тесрээд дуустдаг. Бүр яг л нэг юм кино үзэж байгаа юм шиг тийм дөө. Тэг ялангуяа энэ дууны хамгийн төгсгөлийн соолонд нь би бүр үнэхээр хайртай. Тэр бол үнэхээр тийм sweet мелоди гардаг. Яг л би өөрийнхөө хүүхдээ ингэж үнэрлж байгаа юм шиг яг тийм мэдрэмжийг энэ дууны сүүлийн солоноос нь мэдэрдэг. Энэ дуу бол миний амьдралын бас хамгийн сайхан дуу нэг ээ. За тэгээд энэ хүрээд миний амьдралтай холбоотой хамгийн шилдэг 10 дууг та бүхэндээ танилцууллаа. Энэ дуунуудаас таалагдах дуу байвал та бүхэн бас өөрсдөө плейлистэнд нэмээрэй.
Баярлалаа. UB Comedy Club-ийн содгүй байлаа. Та бүхэндээ хүсэж болох бүх сайн сайхан бүхнийг хүсье.